За уул уурхайгаа өөдөнд татах гэж нэг хэсэг өө дуруугүй хилэлцэж хичээж байхад орон нутагт харин уул уурхай эсрэг тэмцэгчид дүрдээ орж төр захиргааны байгууллага руу дайрч орон түрэмгийлж байна. Зарим тэдний энэхүү тэмцлийн горыг улсаараа амсаж хохирдог болохыг хэдхэн жилийн өмнөх жишээнүүд нотолдог. Бадарчин авсан газар балагтай гэж эрт цагт ярьдаг байсан бол за идүүгээ тэмцэгчид жагссан газар төлбөртэй гэж ойлгоход оролжээ. За эх оронч нэртэй тэмцэгчид элдв бүлгэм хөдөлгөөнийхэн Монголын эдийн засгийг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хэрхэн хорлож ирснийг хоёр талд мэдээллийг харьцуулан дүгнэж ялгаж салгаж ойлгох чадвартай хэсэг нь хэдийнэ мэддэг болсон. За учир нь эх орны нэр барьсан тэмцэгчдийн технологи энэ хэдэн жилд огт өөрчлөгдсөнгүй. Дадал сурсан ганц дархан Михаил жалга уулганд очиж давтаж хийсээр яваг Багнуурын захилгаан станц, Эгийн голын усан захилгаан станц, оюутлахаа төсөл, Дорнод говийн Улаанбаатарын ураны ордыг эсэргүүцсэн үйлдэл нэг бүрээс тодорхой харагдана. Ялангуяа Улаанбаатарын ураны ордыг эсэргүүцэж өрнүүлсэн акц, ургийн гажигтай түл, байгаль орчны сүрлээр сүрдүүлэх арга нь халдсан бүрэгтэй дээр усны тусал мэт давтагдж буй нь санаандгүй давцал бишээ. Сайтар ажиглаад харуул улс орны экспортын орлогыг тэлэх том төслүүдийг хацаагчд нь гарын 10 хуруунд багтах хэдхэн нөхөд байдгийг хэдийн бүгд таних болсон. Гагцгүй мэдлэг мэдээлэл хомс орон нутгийн иргэд тэдний цаад эзэдийн захиалгаар асар өндөр санхүүжилтээр хийж буй тарих угаалтад автаж хохирч байгаа ойлгохгүй юмна. Үүний горыг ховчууд 2026 онд улсын төсвөөс хуваарлагдсан төсвөөс амсаж байна. Ховд аймгийн төсөв нь энэ онд 4.8 тэрбумаас 3.4 тэрбум болж буурсан. Энэ шалтгааны улмаас Ховд аймгийн засаг дарга Ирэх Баяр ерөнхий сайд 21 аймгийн засаг даргыг хүлээж авах уулзалтын үеэр санаатайгаар гадны хөрөнгө оруулалтаа уул уурхайн төслүүдийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гацааж шантажлах зорилготой хүмүүс тооцох хуулийн хариуцлага нь багдаж байна. Хуулийг чангатгаж өгмөр байна гэж хэлсэн зайлшгүй анхаарал хандуулж фокуслах шаардлагатай санал байсныг эрчим хүчний хязгаарлалтад нийслэл даяараа орж эрчим хүчний салбарын хөгжлийг гацаагч буруутан эрж хайс энэ өдрүүд улам илүү ойлгуулж хадны завсар тавьчуулагдсан Ховдын засаг даргын үг оройд орж байна. 2025 оны 9-р сард зохион байгуулсан Халзан бүрэгтэй ордын нээлттэй сонсголын дүгнэлтийг иш татвал Халзан бүрэгтэй орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтанд бэлдэж байгаа Монгол улсын анхны төслөө. Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үеийг системийн лантноидын бүлгийн 15 элемент, итер болон сканди зэрэг өөр хоорондоо химийн шин чанар төстэй өндөр технологи сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэн чухал хэрэгцээтэй элементүүд хамаарна. Халзан бүрэгтэй ордод диспроз, терби, неодим, форазиод гэх мэт дөрвөн тогтмол соронзогийн түүхийд газрын ховор элемент агуулгадаг бөгөөд эдгээр нь цацраг идэвхгүй юм а. Энэ ордыг ашиглах асуудал яригдахаар цацрагийн хор хөнөөлийн асуудлыг хөндөгөө. Гэвч байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтамлын ордууд ч байдаг бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулгадах хураан тэг 9% буюу Монгол улсын энэ төрлийн бусад ордуудад агуулгадах хувиас харьцангуй бага үзүүлэлттэй болохыг тогтоожээ. Хамгийн гол нь өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийсэн. Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээг байна. Мянгат сомонд 2025 онд ургийн гажигтай төрсэн төлөвлөдөд шинжилгээ хийхэд цацрагийн нөлөө илрээгүй зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан нь энэ цагт товчуудыг турхиж тэмцээд байгаа хуурамч эх орончдын ашиг сонирхол хэний талд үйлчлээд байгааг бэлэгтний харуулж байгаа юм а. За харин нөгөө талд төлбөртэй жагсагчдын айран бий болж эхнээсээ зарим нэг нь хөрөнгөжөж хүлжөөд эхэлсэн нь олонний нүдэн дээр ийлэнэ. За тэдгээр хүмүүсийн нэг бол тэмцэгч Хотгонбаатар. Эх орон иргэдийнхэн төлөө жагсаж, тэмцэж, лайв хийдэг түүнд эрхэлсэн тодорхой ажил байхгүй ч за хөрөнгө оруулах нь жилээр өгтсөн нэмэгцээр байна. За Өнөө Баазуг дамын дарга Хотгонбаатар олон нийтэд жагсагч, тэмцэгч гэж танигдахын тулд олон чудаа лайв хийж орилж хашгирч явсан. За тэрээр 2021 онд тавшигтай талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байсан. За энэ хүрэлцэх өөрийн хүсэлтээр ерөнхий сайдын суудаасаа бууж оронд нь оюун эрднийг томилохын өмнөхөн болсон үйл явдал. За түүний энэ улс төрсөн жагсаал, тэмцэл энэ үеэс эхэлсэн гэж хэлж болно. За үүний дараагаар тэрээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийг шаардсан жагсаж байсан. За мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан саран гэрлийг огцруулахыг шаардсан жагсаалын дараагаар аюур сайхныг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилсон жагсаал, за нүүрсний жагсаал, ухаан удгаа авыг гэх мэт оюун эрднийг огцруулахын эсрэг жагсаалуудыг зохион байгуулж ирсэн. За тэрээр энэ бүх
жагсаал тэмцгийг үнгүй хийгээгүй нь лавтай. За энэ нь ч түүний хөрөнгө оруулгын мэдүүлгээс харагдана. За Отгонбаатар нийтийн албан тушаал биш ч гэсэн за тэрээр 2000-2024 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчийнхаа хуваар өөрийн хөрөнгө оруулгоо тайлагнаж байсан юм а. За ингээд түүний 2019-с 2023 онд хөрөнгө оруулганд хэрхэн яаж өснгийг харуулъя. За Отгонбаатарын гэр бүлийн орлого нь 2019 онд 35 сая, за нийт орлого нь 98 сая төгрөг байсан. За харин 2023 онд гэр бүлийн орлого нь 300 сая болтлоо өсөж, за нийт орлого нь 125 сая төгрөгт хүрсэн байна. За мөн хашаа байшинтай байсан бол за нэг нийтийн орон сууц болон нэг үйлчлэлийн зориултын объекттэй болжээ. За үндсэндээ 4 жилийн дотор 554 саяар үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай болоод амжсан байна. За үгээрс зогсохгүй 48 саяар үнэлэгдэх мал аж ахуйтай байсан бол энэ нь 149 сая төгрөг болж 100 саяар нэмэгдсэн. За 27 саяын авлагатай байсан бол 57 саяын авлагатай болж нэмэгдсэн байгаа юм. За энэхүү эх орон ард түмэн гэж ярьж тэмцдэг Отгонбаатарын орлого цөм өссөн байгаа юм а. За түүний нэрээр байдаг орон сууц, барилга байгууламж, авлага хоёрыг нийлүүлэхэд л тэрбум давж өссөн нь харагдаж байна. За ямар сандал төлбөртэй жагсаалаас тэрбумтнууд төрдөг басныг хууль зүйн сайд энх хоёр хүртэл байнгын хорооны хурал дээр хэлж байсан удаатай. За бүр татвар авдаг болох нь зүйтэй гэх хошигнолыг ч хэлж байсан юм а. За сүүлийн үеийн одоо жагсаалуудыг харахад номын чимэг шүү хэлээд байгаа. Төлбөртэй яриад байгаа. Ерөнхийдөө нэг юм жагсагч гэдэг тийм нэг мэрэгжил эзэмшсэн хүмүүс бүр гараад ирсэн юм шиг. За ер нь ард түмэнч бол мэддэг болчихжээ. Өнөөгч нь гэдэг тийм ээ. Тэгээд зарим нь ханж манжтай шиг ингээд одоо юм болгон жагсаж яадаг юм шиг нэг юм хүмүүс гарсан. Анх бол одоо баас ихчээс л ихсэн юм шиг байна. Одоо бол баас ихч бол маань төлөвшөөд сайн хуульч хүмүүлэгч бол ажиллаж байна. Тэгээд энэ Солонгос их сонин зүйл би нэг анзаарсан нь Солонгосын жагсаал зохион байгуулдаг компаниуд баг шүү. Өөрөөр хэлбэл нэг төлбөртэй жагсаал гэдэг бүр хуульчлаа зөвшөөрөл олгоод тэрний яагаад байна вэхээр гол нь нөгөө жагсагчдын зохион байгуулалтанд оруулж тэр эмгцэн бараагүй байдал алдагдахаас сэргийлэх тэр хариуцлагыг үүрэх итгээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө төлөөд жагсаал зохион байгуулалт гэдэг юм билээ шүү дээ Солонгосч. Энийг нэг бас нэг суулж үзмээр юм шиг санагдаа. Энэ хааштай манайхан ч нөгөө одоо эргэн тэ тэргээ мэддэг болсон шүү дээ нөгөө төлбөртэй жагсагчд гээд. Тэгээ эднэрээс татвар авъя ер нь. Одоо хуучин бол төрөөс төрсөн тэрбумтан тэргээд ярьдаг ус одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон шүү дээ. Тэ жагсаалаас тэрийг ил тод хилдэг мэлдэг хүмүүс мэддэг дэр болцсон тэ. Сүүлд бүр хууль зүйн ам дээр очсон зэгссэн явж ирсэн нь яасан. Тэгээ тэр нөхдүүдээс одоо ер нь татвар авъя. Тэгээ одоо тэр хоом бөглүүлье. Манайс болохоор хоом бөглөөл нэг л их яваад байдаг. Нөхөр болохоор нэг ард түмний нэр барайл тэр өмтөн болцсон суугаад байдаг тэр. Одоо татварыг авъя. За мөнгөний төлөө чанга дуугарч талбай дээр суулт өлсгөлн зарлаж хингийн иргэн тэнцэгч мэт жүжиглэх хүмүүсийн тоо олширсоор байна. За тэдний хааш тодорхойгүй ч эрэлт их байгааг ойр ойрхон болж байгаа үйл явдлуудаас бэлхнээ харж боллоо. За иймд хэн нэгний эрх ашигын төлөө дуугардаг энэ үзэгдэл нийгэмд байдгал зүйл мэтээр хошигнож байгаа нь асуудал энэ хэмжээнд яригдах хүртэл толгойн өвчин болж байгааг илэрхийлнэ. За их орончууд тэмцэгчдийн балгаар эрчим хүчний салбар яаж сүйдсэнийг ч харах нь зүйтэй. За хүний эрхийн тэмцэгчдээр төрийн барин нэр бүхий компани өөрсдийн төслөө зөвтгүүлэхийн тулд хятадууд орж ирлийг суртал ухуулгыг хийж за Багнуурын цахилгаан станцын төслийг унгасан. За гэхдээ хөрсөн утсыг татвал за нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнтэй холбоо хамааралтай байсан нь олон баримтаар нотлогдгоо. За яг нэг цаг хугацаанаас эхэлсэн хоёр эрчим хүчний төсөл байдаг. За 2010 оны үеэс Багнуурын цахилгаан станцын төслийн сураг дуулдаж эхэлсэн. За харин нөгөө тал бод группийн бөөрөлжүүдийн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахаар зориг шулуутсан байсан. За 2011 оноос эхний судалгаагаа хийгээд шаардлагатай эрчим хүч худалдаж худлаа авах гэрээ болон за хөрөнгө оруулалтын гэрээг хувийн хвшлихийг эхлүүлсэн. Зарим Багнуурын цахилгаан станцын төслийн концессийн гэрээг албан ёсоор 2015 онд байгуулсан байдаг. Тодруулах юм бол бүгд найрамдах хятад ард улсаас консорциум шалгарч за Багнуур Power компаниг байгуулсан.
За ингээд нийт 1.2 тэрбум Америк долларын өртөгтэй барих, ашиглах, шилжүүлэх гэсэн концессийн гэрээ хэрэгжиж за ингээд 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үн төлбөргүй шилжүүлэх байсан юм а. За энэ хүү эрчимтэй яригдж байсан энэ төслийг 2018 оноос унаах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. За нэгдсэн Монгол төрийн бас байгууллагын мөнх хоёр тэргүүтэй хүмүүс Багнуурын станц баригдвал 5,000 хятадууд орж ирнэ. Монголын өнөөх Багнуурын концессийн гэрээг их утгатай сурталчилах хуулгыг хаасаагүй тарааж гэлсэн. За энэ хуулгын араас тухайн үед эрчим хүчний сайдаар ажиллаж байсан даваас сүрэнж хоёр үзүүртэй зүйлийг ярьж эхэлсэн байдаг. Хэрвээ бид нэр ингээд одоо эдний 350 мегаваттын хүчин чадалтай генератор ажиллаж эхлүүлээ шүү дээ. Зундаа бараг тест төр зогсох байдал төрж магадгүй. Зундаа. Чиний чи ингээд үйлдвэрсийн аавна гэдгээр хийсэн ба шүү дээ. Тийм учраас ийм өндөр хүчин өнөөдөр тест төр 400 мегаваттыг л үйлдвэрлэж байгаа. Гэтэл тэнд 350-ыг үйлдвэрлэж болчихоор чи яах юм? Энэ чинь зогсоох зур аргагүй шүү дээ. Илүү үйлдвэрлэж байж болдгоо, хоримтлуулж болдгоо. Яг л хэрэглээндээ тохирсон эрчим хүчийг л үйлдвэрлэх байхгүй энэ систем бол. Нөгөө талаараа энэ бол манай одоо гаднаас авч байгаа эрчим хүчний хамаарлыг улам нэмэгдүүлнэ. Ийм л хоёул шүү дээ. Нэгдүгээр яах нь системийн одоо доголдол үүсгэх нь одоо аварын нөхцөл байдалтай ажилтдаг болгоно. Хоёрдугаарт бол гаднаас авч байгаа эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн л одоо ийм зүйл дээр бид нэр хөнгө оруулах талтай бол дахин одоо энэ технологийн шийдлийг бол ярих ёстой гэж үзэж байгаа. За сая сонсноор бол хэрвээ Багнуурын цахилгаан станц ашиглалтад орох юм бол за бусад станцууд ажиллагаагүй болох байжээ. За энэ байхад бөөрөлжүүдийн 300 мегаваттын станц бүрч хэрэгцээгүй байх нь ойлгомжтой. За сүүлд буюу 2022 онд эрчим хүчний сайдаар ажиллаж байсан 50 бэх хүртэл Багнуурын дулааны цахилгаан станцын гэрээ хийгдээд ажил эхлээд явж байхад за Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон тухай хэлж байсан. Өөрөөр хэлэх юм бол бид өөрсдөө энэ төслийг зэтгүүлээгүй болж таарсан. За учир нь Багнуур болон бөөрөлжүүдийн цахилгаан станцын аль нь одоо төвийн бүсэг эрчим хүчээр хангах вэ гэдэг далд өрсөлдөөн энд явагдаж байсан. За бүр наривчлах юм бол бөөрөлжүүдийн цахилгаан станцын цаад эзэдийн мөрөг хөвөл за нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнч үүний ард байж болцошгүй баримтууд гарч ирдэг. За бод гүрэгийнхэн охин компанид болох Distance Mining Energy компани за энэ цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. За энэ компанийг Distance Holding компани эзэмшдэг. За харин Distance Holding компани эзэмшигч нь Баясгалан мөн бод International компани. За харин 2022 оны Хүчний банкны сонсгол дээр Distance Mining and Energy компани бөөрөлжүүдийн нүүрсний урхаа ашиглах зорилгоор за 30 сая евро 2 тэрбум йенийг 2 төлөв зээл авсан нь тодорхойлсон. За ингээд энэ компани холбоо хамаарлыг хөөж үзэхэд Осны үзүүрт ерөнхийлөгч асан Баттулгын нэр зохиогдож байсан. За учир нь Баттулга нь 2017-оос 2021 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм а. Distance Holding ХХК-г 100% Д Баясгалан эцсийн өмчлөгчөөр ажиллаж байна. За Д Баясгалан нь Голомт банкны үүсгэн байгуулагч, бод International компани үүсгэн байгуулагч Д Баясгалан мөн үү? Мөн байна. За Баясгалангийн 70% хувьцаа эзэмшигч Баян Искрит компани цааш нь үзье. Халтмаагийн Баттулга 10%, Энх болд Содон 10%, Били Лимсийн Рав 10% гэсэн ийм хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн лавлгааг улсын бүртгэлийн байгууллагаас авч хамаарал өгөх байдлыг тогтоосон байна. За ер нь бол голомт Арилжааны банк өөрийн одоо хувьцаа эзэмшигч өөрийн одоо хамаарал өгөх компаниараа хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээл авсан байна л да. За хэрвээ нийтийн эрх ашиг бодсон бол Багнуурын цахилгаан станцын эхний хэсэг блок нь 2026 оны 7-р сард буюу за ердөө 6 сарын дараа ашиглалтад орхолоо. За гэтэл эрчим хүчний зарим төслийг унгаан байж босгосон бөөрөлжүүдийн цахилгаан станц за хэцүү цаг үед эрчим хүчний салбарт дэм болж чадсангүй. За 300 мегаваттын хүчин чадалтай гэгддэгч өнөөдөр ердөө 120 мегаваттын хүчин чадал цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж төвийн бүс рүү нийлүүлж байгаа юм а.